өнгөрсөн жилийн хугацаанд бид нар баг өөдөртөө жирийн арилжаа ерөөсөө хийж үзээгүй. Өнөөдөр хийн. За яагаад энийг хийж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ эхлээд юу харцгаая. Palantir харцгаая. Palantir өчигдөрөөр тайлангаар танилцуулсан. Амар гарсан. Амар ашигтай гарсан. Борлуулалт нь нэмэгдсэн. Тэгэхээр та харж байгаа юм бол Palantir-ийн хувьцааны ханш 199 за оргил цэг нь хаана байсан бэ гэх юм бол энэ 207 дээр байсан юм бол өчтөр арилжаа дуусныхан дараа post market дээр Palantir юу исэн бэ гэх юм бол ойролцоог 11% өссөн 164 хүртэл өссөн байгаа. Тэгээ одоо энэ хүртэл буцаагаад өссөн гэсэн үг. Тэгээд юу хийж ийна гэх юм бол томоохон pivot low хийж байгаа. Уун бас эндний байсан. Өөр ямар компани гайхалтай таамаг төлөвөө танилцуулсан бэ гэх юм бол Meta компани Facebook юу хэлсэн бэ гэх юм бол энэ жилийн борлуулалтын орлого бараг 30% өснө гэсэн таамаг тавьсан байгаа. За тэгээ энийг ерөөхдөө зах зээл сайн хүлээж авч байгаа. За та харж байгаа юм бол 3 хоногийн өмнө тайлангаар танилцуулсан Meta-гийн хувьцааны ханш 667-оос 700 хэдлүү өссөн байгаа. За тэгээ энэс болж ер нь бол юу болж байгаа юм бэ гэх юм бол нөгөө QQQ Nasdaq ерөөхдөө энд нэг pivot low хийсэн, энэ дахиад нэг low хийж байна. Low, higher low. За тэгээд higher high. Тэгээд дараагийн high бас ерөөхдөө дээгүүр явах магадлал бол байгаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ QQQ руу орж байгаа. Маргааш ерөөхдөө take profit гих мэт чинь stop loss-уудаа та дээр танилцуулчихна. Гэхдээ ер нь бол target нь 1 дугаарт эхлээд энэ 26 1177. Тэгээд full extension full одоо measured move хийх юм бол 26 620 морь хавцаа хүртэл ерөөхдөө явах потенциалтай. Тэгээ нэмээд хэдүүлээ хаана позиц нээж байгаа юм бэ гэх юм бол S&P 500 дээр та харж байгаа юм бол low, higher low, higher low, тэгээд higher high, higher high, higher high, higher high. За тэгээд технологийн компаниудаас болж S&P 500 дахиад нэг дэше явах потенциалтай юм шиг харагдаж байгаа. Тэгээд хэдүүлээ энэ дээр бас Fibonacci-гийн extension хийгээд үзэх юм бол эхний target нь юу юм бэ гэх юм бол энэ 7007. Тэгээ full measured move 7088 хүртэл ерөөдөө явах потенциал байгаа. За, өөр нэг сайн мэдээ юу юм бэ гэх юм бол ер нь бол алт амар унсан. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Тийм. Ер нь бол уналтыг хэдүүлээ зүгээр харцгаая. Оргилцэг бол 5601 дээр байсан юм бол 4403 руу унсан. За 21% уналт хийлээ. Тэрнээс хойш ерөнхийдөө буцаагаад нэлээд алдагдлаа нүх чадсан. Тэгээд хэдийн нөхөлт хийсэн бэ гэвэл энд харж болно. За 12% тийм. Ерөнхийдөө талын буцаагаад нүхсэн байгаа. Окей. За тэгээд эндээс та бас нэг юм сураад авсан байлгүй дээ. Анзаарсан байлгүй дээ. Хүмүүс амар паниктж гин гих мэдчлэн. Окей. Тэгээд юутай төстэй харагдаж байна гэх юм бол өмнө болж исэн энтэй төстэй харагдаж байна, тийм ээ. За. Тэгээ өмнө нь бол за ерөөхдөө энтэй нэлийн төстэй харагдаж байгаа. Гэхдээ илүү харгас, илүү violent, илүү хувц, тийм ээ. Тэ та харж байгаа юм бол гэхдээ за энэ унал дууссан юм уу гэх юм бол би л дуусаагүй гэж бодож байна. Ерөнхийдөө ингээд short covering болж байгаа. Хүмүүс бас алдгалаа нүхийн мөхийн алтуудаа буцаагаад өсөн гээд ерөнхийдөө ингээ явна. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол магадгүй 5000 луу ингээ явсаар агаад тэгээд ер нь бол
Alt бол sideways consolidation хийхээр л юм байна. За. Тэгээ энэ хөдөлгөөнөөс ингээд хараад үзэх юм бол алтны хөдөлгөөн дуусаагүй байгаа. Миний таа энэ шүү. Тэгээд энийг бас өмнө хэлжсэн. Хэдүүлээ одоо яах юм бэ гэх юм бол одоо нөгөө алтны компаниуд буцаага жоохон recovery хийн маргааш нөгөөдөр гих мэд чинь жоохон өсөө явчихна. Тухайн үед хэдүүлээ та хүсэх юм бол те Mika Metals, Matsa гасаа баг зэрэг хуваа зарч болно. Гэхдээ бүхлээр нь зарахгүй шүү заяа. Тэгэхээр хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ алтны компаниуд ингээд те алтны үн ханш жоохон те ингээд recovery хийгээд sideways consolidation хийгээд жоохон тогтвортой болоод эхлэхээр одоо бас дахиад өшөө буурна. Одоо 5,000 хэдэн зуун хүрээд тэгээ буцаагаад энэ 4,000 хэдэн зуун руу унах магадлал бол байгаа. Тэгээд энэ үед алтны компаниуд хямдэрнэ, үн ханш нь буурна. Тэгээд одоо хэдүүлээ S&P 500 QQQ дээрээ жоохон ашиг хийгээд үзье. Биткойны шортон дээрээ жоохон яваад үзье. MSTZ дээр жоохон яваад үзье. Micron-ыг явуулжээ. Тэ тэрнээсээ жоохон ашиг олъё. Тэгээд тэрнээсээ баг зэрэг ашиг олж чадах юм бол магадгүй нэг 2-7 хоногийн дараа, магадгүй нэг 3-7 хоногийн дараа, магадгүй нэг сарын дараа хэдүүл ямар байна гэх юм бол алтны уурхай компаниуд тэгээ буцаагаад UGL буюу алт руу ороод дараагийн leg up руу явах гэж үзье. За тэгээ өмнөх consolidation таад ингэ харж байгаа юм бол те ер нь бол яадаг юм бэ гэх юм бол хүмүүс итгэлтэй болох нь уддаг. Окей. Хүний шунал хөдлөх нь уддаг. Окей. All in here алт одоо авъя гэж шийдвэр гаргах нь уддаг. Тийм учраас нөгөө өсөлт нь удаан. Хүмүүс айгаад эхэлдэг. Юмнасаа сали боли, төвчхэ боли, тэ мөнгө алтхаа боли, тэ позициасаа гарыг айгу хурдан байдаг. Тийм учраас нөгөө өсөлт удаан, уналт айгу хурдан. За тэгээ саяны өсөлт маш хурдан. Тэгээ уналт нь бүр хурдан байсан. Дараа нь бас яг адилхан юм болно. За тэгээ хүмүүсийн тарих толгооноо төр юу суух юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Одоо дахиад ийм хурдан одоо ийм томоохон өсөлт бууралтын дараа дахиад шууд ингэн гэж байхгүй. Яг гэх юм бол амар олон хүмүүс шарх авцсан, амар олон хүмүүс гимтцсэн, амар олон хүмүүс мөнгө алдсан. Тийм учраас одоо ерөөхдөө нөгөө итгэл алга гэсэн үг. За тийм учраас нэг жоохон ингээд тайвшрах хугацаа хэрэгтэй. Тэ. За тэгээ ингээ баг зэрэг ингээ өсөө явна. Тэгээ хүмүүсийн шунал маш удаан ингээ хөдлөнө гэсэн үг заяа. Тэгээд энийг хэдүүлээ одоо дахин гэсэн үг тий магадгүй энэ хаваар UGL аваад энэ хаваар алтны компаниудыг худалдаж аваад тэгээд дараагийн leg up хүртэл дахиад хэдүүлээ ерөөдөө энэ жилийн томоохон арилжаа гэх юм бол энэ надаа айгу тодорхой харагдаж байгаа. Тэр хэдүүлээ бас амжилттай хамт хийцгээ тиймэрхүү юм харагдаж байгаа. За ерөнхий зах зээл дээр одоо Tesla-гийн ханш Oscar Health-ийн ханш буцаага жоохон өсөх магадлал бол байгаа. Яг гэх юм бол S&P 500 QQQ буцаагаад өсөө явж байна. VIX бол саяхан ингээд дээшээ явнгаа одоо буцаага тогтворчоод ирж байгаа. Хүмүүс сая AI bubble бла ингээл технологийн компаниуд инхгүй тийхгүй OpenAI дампуурн байхгүй болон GG тиймэрхүү юм ярьж исэн юм бол одоо тэр буцаага жоохон намдаж эхэлж байна. Би өөрөө юу гэж бодож байна гэх юм бол жижигхэн bubble томоохон bubble байж магадгүй. Гэхдээ энэ AI бол худлаа бол биш. Хамгийн гол нь энэ storage memory бол худлаа бол биш. Тийм учраас эндээ хэдүүлээ доктортай бай. Сая харсан бол Mika Metals 30 хэдээс 22 руу унлаа. 200-day moving average дээгүүр явж гин. RSI бас нэлийн хүчтэй буурсан. За өмнө бас яг адилхан иймэрхүү юм хизээ болж исэн бай. Энэ үеэр болж исэн. Тэ 24 оны үеэр бас болж исэн. Гэхдээ uptrend нь хүчнтэй хэвээрээ хэдүүлээ энийг зүгээр logarithmic ингээ хараад үзэх юм бол тэ ингээд за тэгээд ер нь бол саяхан юу исэн бэ гэх юм бол энэ trend line-ыг эвдлээ. Гэхдээ миний бодож байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ жоохон fake out болох бах. Тэ одоо ер нь жоохон ингээд 200 day 200 хоногийн moving average дээр очоод ирэх юм бол хэдүүлээ зүгээр нэмээд авчна. 30 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа танилцуулна, олборлолт нь сайн алтны үн ханш $4,000 дээгүүр хിവэрээ энэ компани ерөөхдөө ашигтай ажиллаж байгаа.
Тийм учраас эндээ нэг санаа зовхгүй байгаа. Маца дээр бас яг адилхан сая нэлээд хүчтэй доошоо унлаа. Саяхан хүмүүс эргүүлээ худалдаж авсан тренд лайн бол хിവэрэ Westwoods дээр бас яг адилхан та харж байгаа бол 50 хоногийн moving average дээгүүр явж гин. Orla mining буцаагаад энэ энэ consolidation энэ лөө ингээд буцаагаад орж ирлээ. Саяхан ерөөдөө upside fake out болсон юм байна. Энийг хэдүүлээ бас хөөрхөн арилжаа хийсэн энэ үеэр ороод энэ дээгүүр дийлэх хуваа зараад бас ашигтай гарлаа. Одоо 50 хоногийн moving average дээр ирсэн байгаа. Тэгээд одоо биткойныг хүлээж ийн хэдүүлээ өшөө буурах нь үгүй юу? Саяхан Micron бас жижигхэн correction хийсэн. Тэгээд үргэлжлүүлээд өсөж байгаа. Nvidia хятад руу экспортынхаа зөвшөөрлөө авцсан. Тийм учраас энэ одоо бас дэшээ явах яг энэ 50 day moving average дээгүүр явж байгаа. Тэгээд ер нь бол хүмүүс юу ярьж ирсэн бэ гэх юм бол энэ head and shoulders юм байна. Тэгээд ер нь бол head and shoulders formation зургийг ерөөхдөө хүчингү болох гэж одоо болж байна. Тэгээд энд юу харагдаж байна гэх юм бол нэг sideways consolidation буюу distribution болчлаа. Тэгээ эндээ ерөөхдөө энерги цуглуулж байгаа. Тэгээд яах магадaltaй юм бэ гэх юм бол доошоо явах магадaltaй эсвэл дээшээ буудах магадaltaй. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам технологийн компаниуд тайлангаа сайн гарах тусам Apple компани дэжгүй тайлан гаргасан, Meta компани дэжгүй тайлан гаргасан гэх мэт шиг эдний тайлан сайн гарах тусам Capex GPU хэмэл ойхооны тооцооллын төв дата центр гэх мэт шиг ингээд явах тусам ер нь бол Nvidia-гийн хувьцаа дараагийн өсөлтийн юу л орох магадaltaй. За тэгээд юу харагдаж байна гэх юм бол энэ үеэр бас юу болж исэн бэ гэх юм бол айгу хурдтай ингээд өсөөд буураад яваад за энүүгээр тэгээ хүмүүс нь эргэлзээд 50 хоногийн moving average-ийн доогоор fake out хийгээд тэгээ энэ хаваар худалдаж авч амжсан хүмүүс ерөөхдөө мөнгөө нэг нуулсан явж байгаа. Тэгээд Nvidia гүү энэ ирээдүйн date boot симэл байхаа нугасаа явна гэж байхгүй. Тийм учраас хэдүүлээ энэ дээр позицтэй жижигхэн позицтэй тэгээ энэ дээрээ сандраад гарах цаг нь одоо болоогүй байгаа. Тэгээд хэдүүлээ зүгээр тайван байцгаая. Тэгээ өнөөдөр portfolio market update харчаарай. Тэгээд маргааш эргээд уулзъя. Тэгээд миний таамагаар алт одоо буцаага жоохон буураад ирэх бах. Тэгэл хямдхан үнээр хэдүүлээ алтны урхан компаниудыг зүгээр сайхан аваад дарчээ. За бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.